За бүх үзэгчтэй шинэ оны мэнд хүргэе. Тэгэл 24 онд YouTube сувгийнхаа хөгжүүлэлтийг хийж эхлээд 24 онд багтаад 2000 болоо олжээ. За илүү дутуу ярианд ороод яг шууд бичлэгэнд оръё. За энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэнд 25 оныхоо миний өөрийн хувийн төлөвлөгөө ямар хөө байгаа болон за мөн та хэд үүнээс хэрхэн санаа авч өөрсдийнхөө төлөвлөгөө гаргах вэ гэдэг талаар бичлэг орох болно. Окей, за 25 оны хувьд миний хувийн төлөвлөгөө бол яг та хэдийн хувьд нэг тийм сүртэй сонсогдож магадгүй. Гэхдээ миний 25 оны төлөвлөгөө бол 2025 онд багтаа би Монголын хувьд топ 1% орохыг зорино. Топ 1% гэдэг нь ашиг орлогынхоо хэмжээгээр топ 1% багтдаг болно гэж зорж байгаа. За энэ зорилгонд хүрэхийн тулд миний хувьд нэг амар хит холын зорилго бол биш. 25 онд багтаад хүрье гэсэн бодолтой байгаа. Хэрхэн өнд хүрэх вэ? Монголын топ 1% ер нь хэр болдго юм бэ гэж би жоохон судалгаа хийж үзсэн. Гэхдээ тэр бол нэг айхтар хүндэл санагдаагүй. Бүтэн жилийн хувьд буюу yearly income гэж байгаа нь 30k-аас 50k доллар нэг жилдээ олдог багтал Монголын 1% easy. Чана. Тэгвэл энэ дээр бол хэрвээ та анзаараад харах юм бол 50,000-ын нэг дансч гэдэг юм уу 100,000-ын нэг дансч гэдэг юм уу фанд давтсан байхад за тухайн данснасаа сар тутамдаа нэг ядаж нэг 5-аас 6 мянган доллар ашиг хийгээд авах юм бол энэ зорилгонд ер нь бол хүрчихэд хөлхөн амархан болчихж байгаа гэсэн. За тэгвэл миний хувийн төлөвлөгөө юу байгаа гэхээр харамсалтай нэг зүйлс 24 онд болсон. Тэр нь юу вэ гэхээр та намайг Topstep-ийн фанд ярилцдаг юм те. За би өөрөө 50,000-ын данстай байсан боловч өөрийн хинэггүйгээсээ болоод тухайн фандаа болгоолдсон. За шатаачихсан гэсэн үг те. За тэгвэл миний хувьд одоо гаргаж байгаа зорилго юу гэхээр та нэрээ нэг зүйлийг битээ мартаарай. Би ч настай нэг амар бусад трейдерүүдтэй адилхан өмцөм ашиг хийгээд байдаг супер трейдер бас биш. Би зөвхөн яг өөрийнхөө про трейдер болох зорилгодоо хүрэхийн тулд ингэж хөтлөж яваа YouTube сувг гэдгийг та битээ мартаарай та. Тэгэхээр миний бүтэн энэ жилийн хугацаанд 12 сарын төлөвлөгөө бол ихэнгийн. За эхний 1-ээс 2 сарда багтаад буюу January to February гэсэн. Миний төлөвлөгөө бол ямар ч байсан нэг 50k-гийн фанд эргээд болох зорилготой байгаа. Фандад болно. Энэ бол айгуу. За энэ юун дээр вэ гэхээр features дээр буюу айлгуулах Topstep дээр гэж үзнэ. Topstep features гэж. За Topstep features дээр би 50,000 фандтай болсныхоо дараагаар яах вэ? Буюу 3 сард энэ March 3 сард би өөртөө buffer болгоод 2000 долларын баланс үүсгэх шаардлагатай болно. За энэ buffer balance нь юу вэ гэхээр хэрвээ та Topstep-ийн фандыг мэддэг бол давсны дараа бид нэр trailing stop loss буюу max loss limit маань ашиг хийхийн хэрээр нөгөө анхны баланс хэд байсан яг тэр хэмжээнд хүртэл бидний max loss limit маань өдрөөр ашгаад байгаа төсдөг. Гэхдээ алдагдал хийхэд буурахгүй яг тэр хэмжээнд очиод дансал шатдаг гэсэн юм дүрэн байдаг. Тэгэхээр тухайн дүрмийг би фанда давсны дараа ч гэсэн данс маань 0-оос эхэлж байгаа учраас 2000-ын надад нэгсэндээ max loss limit байгаа. За тэгээ би 2000 доллар ашиг хийх юм бол миний max loss limit тэгдээр зогсоод тэндээс ихэж хийж өсөхгүй гэсэн утгатай байхгүй. Тэр 2000-ын би buffer balance өөртөө үсгээд эхний дугаарт 2000 долларын данс ер нь бол байх шаардлагатай минимум да. За тэгээд таталтын хувьд бол дараа нь 4 сараас буюу April 4 сараас би яг үндсэн 50,000 данс гэдэг чинь сарда би ядаж 5-аас 10% ашиг ер нь бол
төлөвлөгөөтэй одоо ашигтай арилжна гэсэн төлөвлөгөө гаргацсан байна. Яг амар 15, 20, 30% гэсэн нэг тийм том өөртөө бол зорилго тавихгүй. За тэгээд ингэж явахынхаа хажуугаар танаас баг таталтуудаа хийгээд явна. Айгүй ингээ. За тэгэл эндээс хашаал бол асуудалгүй. Эхний фейс бол явагдаж байгаа жилийн 4 сар гарчиж байгаа гэдэг чинь жилийн эхний фейс дуусч байгаа. За тэгвэл хоёр дахь фейсээс яах вэ гэхээр 50k-ийн фондта expansion хийгээд би May to June би 100k-ийн фонд руу зүтгэн. За тэгээд April to July to December гэхээр 7 сараас 12 сар хүртэл яг энэ тухайн 100k-ийн давсан фондаа 50k-ийн фондтайгаа нийлүүлээд 150 фонд үүсчин 150k-ийн фонд дээр 5-10% профит гэхэд миний хувьд бол миний yearly income 30-аас 50k гэдэг энэ зорилго маань ер нь бол 26 онд батарааны болоод биелчихнэ гэсэн. Таас 10% профит. Энийг гэхдээ бид нар monthly гэдгийг мартчихлаа шүү. Бид нар хизээш өдрийн дотор нэг тийм их ашиг хийх гэж чичрэхгүй. Тэг чичрэх юм бол алдагдaltaй. Арилжаан сэтгэл зүйн бол айгүй энгийн төлөвлөгөө. Энэ бол миний хувийн энэ жилийн төлөвлөгөө. Та ч гэсэн өөрсөндөө төлөвлөгөө иймэрхүү байдлаар жилийн план гаргаж болно. Хамгийн гол нь энэ планаа бид нар шат дараалтаагаар тэдээс тэдэн сарын орны ингэн гэсэн юм гоё деталд гаргасан байх шаардлагатай. Мэдээж энэ төлөвлөгөөнд би хүрэхгүй байх магадлал байгаа. Энэ бол уус айгүй том төлөвлөгөө миний хувьд бол мөн. Гэхдээ мэдээж том зорилготой байж фейлдлээ гэхэд ядаж бага зорилготой хүний хажууд хамаагүй илүү өндөр үр дүнтэй бид нар бууж ярина да. За энэ төлөвлөгөөг би дагахын тулд одоо миний арга барил шаардлагатай, арилжааны техник шинжилгээний арга барилууд төгс байх шаардлагатай. Маш нарийн нихур үзэх шаардлагатай. Энэ дээр бол аюулгүй нарийн нухацтай үзэх. За тэгвэл энэ нухацтай үзэх төлөвлөгөөн дээр би өөрөө 25 оныхоо журналыг цоошноор гаргаад ирсэн. За 24 оны хувьд бол миний ашигын win rate бол ер нь бол яг л 50% байсан. Тэрний хаачаар би алдагдал болон одоо арилжааныхаа бүх лоссуудыг нөхөд тэрнийхээ ардаас өөртөө багахан ч гэсэн ашигтай бол гарч ирч чадсан. За тэгээд энэ удаад тухайн win rate-ийг би бол 60-аас 70% рүү өсгөн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За түрүү жилийн үед бол би ихэвчлэн өдөр болгон трейд хийдэг буюу 1-ээс 5 хүртэл бол ингээ байнгын өдөр болгон Нью-Йоркийнхоо цагаар селлер болохдохоо өмнөр ч гэдэг юм Нью-Йоркийн нээлтийн үеэр арилжаагаа хийдэг байсан. Гэхдээ энэ удаад би ганц 2 4 мөртөө гаргаж байгаа. За trading plan 25 гэдэг гаргацсан байна. За top 1% in Mongolia буюу топ 1 төрхийн төлөв. За 50k-ийн new face-тэй challenge гэдэг байна. За тэгвэл миний энэ хувьд бол арилжааны хувьд миний арилжааны цаг бол 22 цагаас 23 цаг 30 минут хүртэл буюу цаг 30 минутыг нээлттэй арилж харна гэсэн зорилготой. За энэ бол яг арилжаа нээх цаг үе гэсэн. Яг тэгэхээр нөгөө Нью-Йорк маань өвлийн цагийн үеэртэй шилжээд 9:30-ийн нээлт маань 10:30-аас нэгддэг болчихсон учраас Монголын цагаар 10 цагт ер нь бол шинжилгээнүүдэд баталгаатай болгочхоод 11:30 хүртэл арилжаагаа хийгээд дуусгана. Үүнээс хойш стап байхгүй. За тэгээ entry модель бол миний YouTube дээр байгаа та unicorn модель ICT-ийн entry модель байгаа. За тэгээ risk management-ийн хувьд бол нэг арилжаан дээр 1% гэдгээ барина. Risk reward-ийн хувьд бол 1/3. За өдрийн хувьд бол max-та би 2 трейд хийн. За тэгээд бүх трейдээ мэдээж журнал бичнэ. За тухайн өдөр ихний гаргасан таамаг маань алдагдлаар дуусах юм бол дахиж арилжаа хүчлэлгүйгээр тухайн өдөртөө зогсоод маргааш хахаа бэлтгэлээ хийнэ гэсэн. За тэгээ мэдээж нэгт болон 5 дахь өдөр ямар нэгэн арилжаа байхгүй. За тэгээ сэтгэл зүгээрээ би доктортой байх шаардлагатай болчихно. Би ганцхан энэ риск менежмент төлөвлөгөө бариад өдөр тутамд миний болж байгаа үйл явдлуудаас болоод сэтгэл санааны байдал янз тий. За тэгвэл эдгээрийг би доктортой байлгахын тулд мэдээж workout буюу бие физиологид анхаарна, биеийн эрүүл мэндэд анхаарна. За meditate буюу бясалгалж гэдэг юм уу тий. Өөртөө ярилцах 30 минутыг өөртөө өнгөрөөнө. За яг арилжааны
цагаар өөрт байгаа distractions буюу анхаарал сарниулах зүйлсийг ер нь бол хаснаа. За тэгээ би өөрөө бол бас шатар сонирхолтой, шатар тоглодог. Ер нь бол өдөртөө 2-3 удаа нэг шатар тоглосон байхад өдөртөө ер нь бол толгой сэргэг байдаг. За тэгээ хагасаа болон бүтэнсээ өдрөөр тухайн 7 хоногт явсан хөдөлгөөнийг анализ буюу шинжилгээгээ хийгээд мөнгөн дээр фокус, хэрэг мөнгө хийхтэй фокуслахгүйгээр хэр сайн A+ буюу чанартай арилжаа хийж байгаа вэ гэдэгт дээрээ фокусаа төвлөрүүлнэ. За тэгээ миний хэлэх дуртай мөнгөтэй болохоор алдагдал бол угаасаа гарч ирнэ. Гэхдээ риск менежмент бол хамгийн чухал гол түлхүүр шүү гэсэн ийм плантай байгаа. За тэнгууд энэ журналын хувьд болохоор яах вэ? Тэгэхээр за би бол журналын темплейт энтер тавихгүй. Яагаад тэгэхээр энийг тавихын тулд надад маш олон одоо request-ууд орж ирнэ. Журнал руу чинь орох гэсэн improvement байна уу гэдэг. Тэр болгоныг би хэн чадахгүй учраас та YouTube-ээс өөрсдөө хичээл зүтгэл гаргаад өөрөө иймэрхүү журналаа хийгээрэй гэж би бол хүсэж байна. Би өөр нэг тийм журнал темплейт бол оруулахгүй. За энэ гэхдээ би журналаа мэдээж яаж хийснээс тайлбарлахаас илүү ямархуу байдлаар хийснээ харуулчаа. За pair бол угаасаа би зөвхөн Nasdaq дээр арилждаг учраас Nasdaq оруулсан байна. За тэгээ арилжаанд орсон он сар өдрөө би оруулаад өгчнө. Тэгээд 7 хоногийн нэгд өдрөө хэд өдрөө гэдгийг оруулснараа оруулчихна. За тэгээд entry маань position маань buy юм уу sell position орсон юм уу? За тэгээд session London, New York, зайлан дээр нь орсон юм бэ. За тэгээд хэдэн contract size-аар орсон юм бэ? Тэгээд тухайн арилжаа маань ашигтай гарсан уу, ашиггүй гарсан уу? Risk reward hitтэй байсан. Арилжааны төгсгөлдөх баланс хэд болсон? За арилжааны quality буюу чанартай арилжаа хийж чадсан уу чадаагүй. За тэгээ мөн трейдийнхаа линкийг чи оруулаад зургаар оруулчихна. За тэгээ шаардлагатай тэмдэглэх зүйлс байвал энэ notes дээрээ тэмдэглээд журналаа гаргачихж байгаа. Айгүй simple журнал байгаа. Тэгээ журналаа байнга хөтлөнө. За мөн 7 хоногт ер нь бол 2-оос 3 арилжаал хийгднэ гэсэн бодолтой байгаа гэсэн. Маш нарийн нихур байдлаар баясаа гаргана. За ганцхан арилжааны төлөвлөгөөгөөр би таад өнөөдөр бичлэгийг дуусгаад явах. Энэ бол одоо ингэж дуусчих. Таад яг энэ загвараар өөрсдөндөө төлөвлөгөө гаргаж болно. Хит баригдмал цаг хугацаа байж болохгүй шүү. Яг би бол бүтэн 2 сарын турш нэг фанд авах гэж ингэж оролдоод байгаа нь өөртөө би бол нэг 50 цаг хугацаа өгч байна. Тэгвэл би яг 7 хоногийн турш гэдэг юм уу 10 хоногийн турш гэдэг юм уу өөртөө тийм хитрхи богино цаг тавьчих юм бол тухайн үедээ багтаахын тулд шаардлагагүй арилжаанд шаардлагагүй алдагдлууд хүлээгээд өөрийгөө хойшлуулах магадлалууд бол байгаа. Тийм болохоор ийм урт хугацаа тавьж өгч байгаа юм шүү. Окей, за тэгвэл хэдүүлээ сурж байгаа хүмүүстэй зориулаад төлөвлөгөө гаргана л да. Сурж байгаа хүмүүс лайв арилжаа болон мөнгөн дээр фокуслахгүйгээр technical analyze гэж хэлээ. Technical analysis-та фокуслаа. За тэгвэл ICT-гээр арилжаж байгаа хүмүүсийг бид нэр юуг сурах хэрэгтэй юм бэ гэдэг дарааллыг нь би таад аюулгүй ихтэйхэн гаргаад өгье. За нэгдүгээрт бол биднэрт market structure буюу аншныхаа үндсэн бүтцийг ойлгодог болсон байх шаардлагатай. Market structure-ыг ойлгохгүй бол ер нь бол болохгүй. За market structure-ыг ойлгосон бол бид нэр IPTA-г ойлгох хэрэгтэй. IPTA гэдэг нь Interbank Price Delivery Algorithm. За Interbank Price Delivery Algorithm гэдэг нь юу гэхээр бидний нөгөө ярьдаг fair value gap, order block, breaker block, TDRA гэсэн. За эдгээрийг ойлгож сурах шаардлагатай. За тэгээ энэ дээрээс бид multi time frame буюу analysis гэж байна. Олон цагийн шинжилгээгээ сурах шаардлагатай. За үүн дээрээс нэмэгдээд бид liquidity-г ойлгох шаардлагатай. Liquidity-г ойлгоод liquidity хамагдсан уу хамагдаагүй юу? Тэ? High resistance явж гэнэ үү? High resistance liquidity явж гэнэ үү?
low resistance liquidity run явж гэнэ үү гэдгийг бид нар ойлгох шаардлагатай. За liquidity дотор бид нар time based liquidity гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Цаг дээр суурилсан time based liquidity. За time based liquidity-г ойлгосон бол бид нартай одоо ардаас нь нөгөө AMDX буюу accumulation, manipulation, distribution энийг ойлгосон байх шаардлагатай. Бид нэр accumulation phase дээр явж байгаа юм уу, manipulation phase дээр явж байгаа юм уу, distribution phase дээр явж байгаа юм уу? Энийгээ танд сурах шаардлагатай. Ойлгомжтой. Ингээд бид нар ер нь бол ICT-ийн хамгийн суур ойлголтуудыг бол энэ дээрээс сурчна. За тэгээд цагийн хослолууд те ICT-ийн одоо silver bullet дээр юу явагдаад байгаа юм те макро цагууд дээр юу болж байгаа юм эдгээр зүйлсүүдийг бол дараагийн шатанд ороод та өөрсдөө тэртээ тэргүй эдгээрийг судлаад үзэж ятал ойлгоно. Чарттайгаа нөхрөлж ятал яг тухайн тэр хүмүүсийн хилээд байгаа тэр чухал цагууд дээр яг юу болоод байгаа гэдгийг бид нар ойлгоод харчихна гэсэн. Эдгээр зүйлсийг бид нар ойлгосон маш шаардлагатай. Тэгэл ер нь давгүй. Тэгээд чарттайгаа ажил сурах хэрэгтэй. Маркет бол айгүй хурдан хөдөлгөөнтэй. Ялангуяа алт эрэлждэг, Nasdaq эрэлждэг хүмүүсийн хувьд бол бидний чухал цагийн чухал үеэр маш хурдтай зүйлс өрнөд явчихдаг. Тийм болохоор ер нь анхааралтай байх шаардлагатай. За ингээд ханиалгаад аваач тарай. Надтай байгаа шүү. За тэгээд энэ бичлэг маань айгу лайк 100 лайк хүрэх юм бол би та хэдэд яг энэ дарааллаар техникийн шинжилгээ хийх бичлэгийг дарааллын дагуу сайхан бичлэг хийгээд оруулъя. Тэгээд 100 лайк шүү guys. 100 лайк хүрэх юм бол би дараагийнхаа бичлэгээр цувралаар market structure яаж тодорхойлох юм, EBITDA яаж тодорхойлох юм, multi time frame яаж хийх юм, liquidity run high resistance, low resistance яаж ялах юм, time based liquidity гэж юу юм. За тэгээ AMDX дээр яаж энэ бүгдийг ингээ хослуулах юм. Би бүгдийг ажиллуулах юм. Гэх мэт шинэ бичлэгнүүд оруулна. Тэгээд та лайк дөрхөө битгий мартаарай. Өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяр таа.